минь. За өнөөдөр бид гурав маш онцгой дугаарыг бэлтгэсэн байгаа тий. Ямар дугаар вэ? Өнөөдөр ингээд давтын нэсээр маань одоо Eat-Cup хоёр маань зөндөө олон жил хөтлөөд одоо ингээд зөндөө олон жил хөтлөж байгаа болохоор бид хоёр томорсон болохоор арай өөр 4 настай хүүхдүүд орохоо болсон байгаа. Eat-Cup эдгээр ингэ дурчлаа. 3. Биас 3. Бас 3 тий. 3 дугаар ангид орсон болохоор хичээл сурлагадаа анхаармаар тэгээд эрдэм номдоо шамдмаар байсан учраас 4 настай 2 бяцхан хөтлөгчийг урьж оролцуулж байгаа. Тэгээд та хоёр маань хөтлөгчийнхөө Өөргөөс гарсан. тий. Өөргийг хүлгээл өгөх гэж байгаа тий. Тий. Тэгээд манай бас энэ нөгөө байраа шинжилсэн. тий, тайз өөрчлөгдсөн тий. Таалагдсан уу? Анх орж ирээд ямар санагдсан? Айгуу гоё юм том болцсон байсан тий. Орон зайтай том болцсон. Дээрс нас ингээд энэ хэвс маань аягүй хөвчлөгдсөн байсан. Тий, тавилга, тавиур тий, бүхий өөр. Тэр бас хулганы нөх гарсан байлээ. Тийм үү? Харин тэнтний хулганы. Тэрэн дээрээс нь хулганы нөх гарсан. Тийм үү? Эс чинь зүгээр хулган дээрээс нь ингээд иржсэн чи пад гэдэг учруулаа. Харин яах вэ? Тий. Тэгэд ерөнхийдөө гоё нөгөө уур амьсгал нь өөрчлөгдөөд том тайцтай болоод тэгээд шинэ хөтлөгчтэйгээр дугаараа үргэлжлүүлээд явах гэж байгаа. Гэтэ манай хоёр бол одоо үзэгчийн игнэн шилжин. Өнөөдөр бол зочин хөтлөгч. Ажил үүргээ дараагийнхаа ээлжинд халаагаа өгч байгаа. Тийм. Туршлагатай хөтлөгчдийн үүднээс Наглаа чи та одоо солигдох юм уу? Үгүй шүү дээ. Би ямар ч гэсэн солигдохгүй. Яа буцаа 5 настай болмоор юм шиг санагдчихлаа. Тийм гүнхтэй байгаа тий. Энэ дугаарын дараа дахиж наваа хизээч харахгүй. Магадгүй өөр нэг нэвтрүүлэг дээр дахиад та хоёр гараад ирнэ шүү дээ. Эсвэл би хүлээгүй пикчерсийн хүн цохилт дээр гарч магадгүй. За дараагийн ажил эхэлсэн явж байгаа юм байна тийм үү? Шалгуулсан явж байгаа. Шалгуулсан явж байгаа тийм үү? Тийм тэгээ хариу нарайхан гараагүй. Хариу нь гараагүй байгаа. За ийм сонир сайхантай байгаа юм байна. Тэгээд хоёр жаахан дүүг оруулж ирэх үү? За тэгээ. Амраад гээд Eat-Cup-ийн оронд хөтлөж байгаа. Баясал. Тийм баясал гээд миний оронд хөтлөж байгаа. Хоёр дүүгээ өрья. За. Яна энэ жоохон штэ. Нэшэр баясаа. За. Манай амар ишээ суучих. Манай баясал. Энэ хоёр чи хоёулаа одоо яг дуршлагаа солилцож хэлнэ ш тий. Тий. Энэ чирэг хараад. Өөрсдөө танилцуулаарай. За манай шинэ хөтлөгч байгаа. За амар эхлэх үү? За амар хэдэн настай вэ? 5. Хэдэн настай вэ? 5. Хүүхдүүд рүү гараад хэлчих. Энэ 5 настай юм байна. За. Манай баясал хэдэн настай вэ? 4 настай. Тийм 4 настай юм. Чихээ цуулсан биш. Йоо тийм биш тий. Хоёулынхаа хөдөлгөөний үлээ. Тий та хоёрын мэдчилгээ байгаа шүү дээ. Энэ хоёрчлаг мэдчилгээт. За хоёр тас нэг мэдчилгээ байгаа. Хоп. Ийм. Та хоёрын мэдчилгээ ямар мэдчилгээ? Чи санаж байна уу? Энэ хоёр мэдхгүй. Зөвхөж. Та хоёр анх хөтлөгч болж исэн нөгөө дурсамжаа хуваалцаач. Үзэгч хүүхдүүдтэй бас амар баясал. Заа сандарсан, ицсэн. Тийм ээ тэгээд аюу их тийм нэг. Ингээд байсан уу? Амар гоё. Зүрхэн тэгээд энэ таахгүй жоохон ингээд нэг ингээ хөтөлчөө тэгээд дараа нэг ингээ яваад бараг 3 шалгуулсан. Тэгжээч тэгээд ээжтэй хоёр ингээд яг тэрийг ингээд залгаад ингээд яадаг ихгүй. Анх ингээд шууд би нэгдүгээр ангидаа ингээд цагаан толгоор сууж байхгүй юу? Чи ээж гинт ингээд хажуунд сууж исэн чинь маргааш чи хөтлөө шүүгээд. Зин чи юу яриад байгаа юм юу хөтлөх гэж юу гэж хэлсэн чи үгүй хөтлөнө. Чи гоо мөнгө өгнө штэ. Мөнгө өгнө штэ хэлсэн. Амраад юу гэж хэлсэн? Амраад хөтлөгч болох гээд ирсэн чи ямар санагдчихэ? Гоё ээ нөө.
Одоо чи тэгээ телевизээр гаранд нэвтрүүлэг тавтай нойрсороо чи үздэг байсан чинь одоо өөрөө хөтлөгч нь болсон. Тэгээ би шалгуулахгүй юу? Тэгсэн чинь нэг шүлэг цэжлэхгүй юу? Шүлгийн цэжлэхгүй. Аав дөнгөж ирүүлчихэд. Тийм үү. Баясал маш. Тэгээд нэг өдөр явж исэн чинь лээж баярлал. Тустай юм авч өгвөл тэгээд ингэж авсан уу? Баясал ямар санагдчих? Яа. Нэвтрүүлгээ хөтлөн гэсэн чи удаа хүлээсэн үү? Анх шалгуулахад ямар байсан? Нөгөө өглөө босч ирээд намаа явуулсан ч болох цаг нь балаагүй байна ингээ жоохон унтуулаад миний толгой өдөөд байсан Оо, толгой нь өвдсөн юм уу? тэгээ жоохон үүлж агаад Гайг болцсон уу? За тэгээ хүрээд ирсэн юм биш үү те? Манай амар 2 хүртэл тоож чаддаг байгаа. За та үзүүлчих. 1 2 3 1 2 4 1 2 5 1 2 6 1 2 7 1 2 8 За. 1 2 10 9. Шууд 2 хүртэл тоолчих. 1 2 3 4. За 9-өөсөө цаашаа явчих. 9 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 хүртэл тоолж чадна. Нөгөө нэг намайг байж тахгүй шалгуулж яхад ингээд залахгүй дрийн боксоос ээж ингээд ганцаар уцаар ирсэн. Би энэ чи зураг зурж ирсэн. Тэгээ угаас 2 үрээсэн штэ. Тэг ингээд ээж нэг өрөөнд нь ирсэн. Би энэ чи зураг зурж идэгс чи. Оо за баярлаа гэдэг ээж яриад тасалчихгүй. Тэгсэн чинь айлаа ундака найсраа гэдэг ээж Тийшээс дуудчихсан. очих. Дуудсан чинь дрийн боксоос чамайг авцсан гинэ гэж ээж хоёр бүр бөөн баяр. Яваа. Бөөн баяр болсон гэж. Аа. За би нэг гоё гинтийн бэлэг барина. Бэлэг. Би тэндээ ганц зүгээс Юу юм бэ? Би харахгүй байна. Та хоёр тэгээ зөвлөгөө өгөөч дээ. Нэвтрүүлгээ хөтлөхөд юун дээр анхаарах юм? Хамгийн гол нь тийм нэг итгэвтэй. Итгэвтэй байх юм уу? За. Итгэхийг яаж гаргах юм? Их юм ярина, сонин дотноо ярина. Тэгэл тийм нэг дандаа инээлсэлсэн. Тэгээ гол нь чи ичж болохгүй шүү дээ. Яг үнэн тий ичиж болохгүй те. Тэгээд бүх юмдаа итгэвтэй оролцсон те. Уйлмаар байл бас уйлж болно те. Итгэ уйллаа. Юун дээр болоод уйллаа? Төрсөн өдөр дээр бүр амар баярлаад байсан. Иката төрсөн өдрийн мэнд хүргэе. Ундаг яла. Би бол Төрсөн өдөр дээр уулаагүй шүү. Уйлаагүй юу? нэвтрүүлэг хийхээс өмнө надад нэг дэрэлэх хүч. Тий. За тэгээд нэвтрүүлгийн хамт олонны зүгээс за гоё юм өгнө. Юу юм? За. Dream телевизийн шилдэг хөтлөгч Итгэлт тавтай нойрсороо нэвтрүүлгийг хамгийн гоё, хамгийн хөөрхөн, хамгийн игдүүтэйгээр хөтлсөнд баяр хүргэж, энэхүү дурсамж талархлын бичгийг дурсгаж байна. Тавтай нойрсороо нэвтрүүлэг гэдэг ийм дурсамжийг хадгалуулж байгаа юм байна. Dream телевизээс заа юу? Тавтай нойрсороо нэвтрүүлгийг нь хамт олноос. За. Баярлаа. За, баярлалаа. За. Энд болохоор Dream телевизийн хөтлөгч Ундраг тавтай нойрсороо нэвтрүүлгийг хамгийн гоё, хамгийн хөөрхөн, хамгийн игдүүтэйгээр хөтлсөнд баяр хүргэж, энэхүү дурсамж талархлын бичгийг дурсгаж байна. За бүгд баяр хүргье гуруулаа. За өнөөдөр баяр хүргье. За ингээд бидний өнөөдрийн бэлтгэж байгаа энэ дугаар бол одоо Ахмад тэ 2 жил хөтлсөн 3 дугаар ангийн сурагч хөтлөгчдөө үдээд тэгээд дахиад шинээр 4 настай 5 настай амар гэд хүү Баясал гэд охинтойгоо хамт бид 3 цаашдаа бүтэн жилийн дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүргэх тэр нээлтийн дугаар юм, бас хаалтын дугаар юм аа. Ингээд нэвтрүүлэг төгсгөөр Бид хоёр уулзахаа. нэвтрүүлгийнхээ төгсгөлд хэлэх үгээ хэлэх үү? Ундаг. Баясал амар хоёр маань ингээд тавтай нойрсорыг сайвтлаарэ. Тийм савгтлаарэ. Жохонгоо нэгтэй байгаа юм тий. Тэтгэл бол ер нь харьцангуй гайгүй
ингээ сэтгэлийн хөдөлгөөнөө бариад байгаа. Манай ундагт жоохон гонигтай байгаа. Дахиад 5 настай болох юмсан гэд намайг ойлгуулах гээд. Тэгээ та бас ингээд цаашаа үргэлжлүүлээд энэ хоёртой явах юм уу гэхээр нэг бодлын гомдолтой, нэг бодлын гоё юм гэд хэлээд байгаа тий. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд ямар үг хэлдэг вүлээ би тэгэхэд? Шүтээ угаагаад нүрээ угаагаад тавтай сайхан нэрсэрээ. За энэ үгийг хоёр дүүдэд заагаад өгч. Тэгэхүү хоёр хөтлөгчдөө, шинэ хөтлөгчдөө. За бид хоёрыг зөндөө үзчихсэн чинь тэрийг Сурцсан. За юу гэж хэлэх вэ? бид хоёрыг зөндөө үзчихсэн чинь тэрийг сурсан. Шүтээ угаагаад нүрээ угаагаад тавтай сайхан нэрсэрээ. Тэгээ тамийн За тавуулаа зэрэг хэлчихв. За тэгээ шүтээ угаагаад нүрээ угаагаад тавтай сайхан нэрсэрээ. Баяртай. Ундаг гихчигээ. Буруу татаад ахыг. Энэ тост ямар ойлох юм. Харин тий. Ундаг чи тэгээ тоглох ойлгохаар. Ундагыг ингэхээр дараа тэгээ хэдүүлээ ойрхон уулзсан шүү дээ тий. Одоо 3 дугаар ангид орсон. Чин тий. Бүх ажил ямар нэгэн байдлаар төгсгөл ирдэг. Гэхдээ дараагийн ажил дахиад эхэлдэг. Нэг хаалга хаагдахад дараагийн хаалга нэгддэг байхгүй. Тэгэхээр миний дүү одоо хэдэн кино тоглолцлоо. Одоогийн байдлаар. Шинэ дурсан шинэ ногоо. Лав 2 3 кинонд ингээд дүр бүтээсэн те. Тийм ямар ч гэсэн чи дээдлих орыг өгсөн юм уу? Айхгүй гарчлаа штэ ямар мундаг юм бэ? Хөөе. Амра. Чи дээдлийн орон дээр гарах байсан уу? Баясал гарчлаа. Putting